Зя сайн бацгаана залуучуудаа. Өнөөдөр 2024 оны 9-р сарын 8-ны өдөр манай MOTFX-ийн Legit Market Overview маань эхлэж байна. За Market Overview хийхээс өмнө зарын чанартай хоёрхан зүйлийг ялсах дуртачи. Нэгдүгээрт манай MOTFX дээр Trade More Win More гэсэн урамшуул явагдаж байгаа. 8 сарын 13-наас 9 сарын 15-ны хооронд нийтдээ 5 лот арилжих юм бол T-shirt 10 лот арилжих юм бол E-Trader-ийн ном 250 лот арилжих юм бол Apple Watch 500 лот арилжих юм бол iPhone 15 1000 лот арилжих юм бол MacBook та бүхэнд бэлэглэх болно. Тэгэхээр энэ урамшуул 9 сарын 15 хүртэл явна. За MOT Funds дээр бас нэг гоё урамшуул явж байгаа нь юу вэ гэхээр 5,000-аас 100,000 хүртэлх чаленжийн дансанд 20% хямдруулаад за тэгээд эхний ашиг татаа авалтаас 90% байдаг те. Гэтэл эхний ашиг татаа авалтыг 100% өөрөө хүлээж авах ийм гоё урамшуул back to school back into the trade явуулж байгаа маа. Тэгээ промо код back 100 ашиглаад худалдаа авалтаа хийгээд болох юм шүү. Окей. За өнгөрсөн 7 хоног маркет дээр юу болвоо? Өнгөрсөн 5 дахь өдөр бол non-farm payroll мэдээ гарсан. За non-farm payroll мэдээг би та бүхэн Telegram channel-аараа дамжуулаад ер нь ямар төлөвтэй гарахыг хэлсэн тийм ээ. Тэрийг та нар ашиглаж чадсан байх гэж найдаж байна. Тэгэхээр non-farm payroll мэдээний хувьд бол хүлээлтээс бага гарсан. Хүлээлтээс хамаагүй бага гарсан. За ер нь бол non-farm payroll мэдээний үеэр хүлээлтээс бага гарах уу их гарах уу гэдгийг өмнө нь одоо 3 дахь өдөр за 4 дахь өдөр бол таамаглаж болдог. Тэр нь юугаар таамаглах вэ гэхээр JOLTS job openings гэсэн мэдээ дээрээс нь ADP non-employee гэсэн хоёр мэдээ тий. Тэгэхээр энэ хоёр мэдээ нь хоёулаа non-farm хоёулаа одоо хүлээлтээс бага гарсан учраас бас non-farm payroll-ыг бол хүлээлтээс бага гарна гэж таамаглаж ирсэн. За тэгээд non-farm payroll бол 142,000 164,000 хүлээлттэй байсаас 142,000 гэдэг тоо гарсан. Тэгэхээр та бүхэн мэдж байгаа non-farm payroll мэдээ бага гарахаар ер нь яах юм бэ гэхээр нэгсэндээ ажлын зах зээл дээр төлөгдөж байгаа одоо мөнгөний өсөлт гэх юм уу те мөнгөний эрэлтийн өсөлт бол багасж чинь гэж үзнэ. Тэр ч утгаараа non-farm payroll бага гарах юм бол доллар индекс ундаг. За тэгээд ер нь бол яг мэдээ гарсан үеэр бол доллар индекс унсан гэдэг буцаад биш өссөн. Яагаад өссөн бэ? Энийг одоо хэдүүл авч хэлцэж ярилцъя. Яагаад тэгэхээр өнгөрсөн 8 сарын эхэнд гарсан non-farm payroll мэдээг та нар санаж байгаа байх тийм индексүүдийг бас хар. Өнгөрсөн 8 сард гарсан non-farm payroll мэдээгээр зах зээл дээр ямар айдас ороод ирсэн бэ гэхээр хүшин non-farm payroll буюу энэ ажлын өсөлт чинь дэндүү бага байгаа юм шүү. Ажлын өсөлт дэндүү бага байна гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр ажил хөдөлгөөний байдал ихсээд ирэх юм шүү. За цаашлаад эдийн засаг чинь уналт руу орчих юм шүү. Эдийн засаг хумигт руу орчих юм шүү. Хямрал ирчих юм биш үү гэдэг айдас ороод ирж байгаа. Тэгэхээр их зовлонтой байгааж зах зээл дээр нөгөө инфляц гэж ярьж ирсэн. Нөгөө инфляцаа буулгаад авсан чинь одоо хямрал гэдэг айдас ингээ гараад ирч тэ. Тэр ч утгаараа яг non-farm payroll мэдээ гарсан үеэр бол алт бол маш сайхан өсөөд 2530 руу явсан. Гэхдээ эргээд нөгөө зах зээлийн айдас чинь ажил хөдлөх ихсэх үедээ эдийн засаг хумигдах үедээ гэдэг айдас дээр тулгуурлангуут ер нь бол ам долларын өсөлт орж ирээд за тэгээд алт бол доошоо ингээд унаад орж ирсэн тийм ээ. За тэгвэл дараа 7 хоногт ер нь яг юу болох юм бэ? Яах ёстой юм бэ гэдгийг хэдүүлээ харъя. За MOTForex.com руу ороод танд гэдэг хэсэг дээрээс эдийн засгийн мэдээний хуанлыг гэж байгаа. За энэ хуанлыг руу ороод хэдүүлээ харъя. Тийм ээ. За 9 сарын 8-наас 9 сарын 14-ний хооронд энэ 7 хоногт юу болох гээд байна? За 3 бухтай мэдээгээ тавьчих. За ингээ харах юм бол за 3 дахь өдөр CPI мэдээ гарна. Инфляци мэдээ. За тэгээд 4 дахь өдөр бол Producer Price Index мэдээ гарах юм байна. За тэгвэл тэрний дараа чинь 7 хоногт нь бол Төв банкны бодлогын үгийн шийдвэр байгаа хаад. За тийм байна. 9 сарын 19-нд. За тэгэхээр дараа 7 хоногт бол CPI, Consumer Price Index буюу инфляци мэдээ. За тэрний дараагийн 7 хоногийн 3 дахь өдрийн шөнө бол Төв банкны бодлогын үгийн шийдвэр.
энэ нөгөө нэг төв банкны бодлогын хүүгийн чинь одоо 2 жилийн дараа тий коронавигоос хойш ингээд анхны одоо хэдэн жилийн 3 4 жилийн дараа юм байна тий анхны одоо төв банкны бодлогын хүүгийн багасгалт буюу interest rate cut гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Энэ бол болох interest rate cut болох юм хүлээлт бол зах зээл дээр маш их байгаа. Тийм үү? Тэгэхээр дараа 7 хоног болно. Тэрний дараагийн 7 хоног за энэ 9 сар дуустал за цаашлаад бүр 10 сар 11 сарын 5 гээд нөгөө Америк ерөнхийлөгчийн сонгуул хүртэл зах зээл бол маш идэвхтэй. Зах зээлийн хөдөлгөөн бол маш хүчтэй явагдана. Тэрэгч би өнгөрсөн 7 хоногийн эхэнд та нартай хэлсэн. За тэгээд алт юу нь юу болох гээд байна вэ гэдгийг хэдүүлээ харъя. Алтан дээр өмнө нь нэг ийм bearish pattern зурагч ирсэн шүү дээ, тий? Тэгвэл алт энэ bearish pattern-аас хэдий задлж хөдөлсөн боловч энэ 2475-80-90 гэдэг түвшин дээр бол ер нь маш сайн support бариадсан учраас зураглал маань ингэж өөрчлөгдөж ирсэн. Тэгэхээр энэ бол нэг юм өсөлтийн channel харагдаад явчлаа тийм ээ. Өсөлтийн channel бол гараад ирчихсэн. За тэгээд энэ өсөлтийн channel дотор алт бол сая энэ 8 сарын 20-нд 2531 хүрчээд тэрнээс хойш бол ерөнхийдөө consolidation хийсэн байдалтай байна. Тийм үү? Consolidation хийж дараагийн хөдөлгөөн дээр би яах вэ? Өсөх үү, буурах уу гэдгээ шийдэж ядчих тийм. Тэгвэл би алтыг юу гэж хараад байна гэхээр хартаа 2300 дээр ханш low хийснээс хойш энэс доош унаагүй шүү дээ. За тэгээд алт чинь бас л нэг ийм consolidation байжгаад энд хайцсан. За тэгээ ингээд low хийгээ явчихсан тийм. Энэ consolidation хийж хагаад ийшээ энэ consolidation-ыг эвдэж higher high хийснээс хойш ханш яасан. Дахиж 2300 хүрээгүй higher low, higher low, higher low, higher low, higher low. Энийг эвдээгүй шүү хараа. 2470-ыг эвдээгүй шүү higher low. Дахиад higher low. Хэдий маш олон савлгаа орж ирсэн ч гэсэндээ алт маань higher low буюу өсөлтийн чиглэл bullish байдлаа барьсаар байна. Higher low хийгээд bullish байдлаа барьсаар байгаа зүйлийг бид нэр яагаад заавал доош уннаа гэж үзэх гээд байх юм бэ те. Би хэлсэн шүү дээ өмнөх түн шинжилгээнд ханш доошоо унаж орж lower low хийхгүй энэ 2490-ээс доош хаагдах тийм ээ. За тэгээд цаашлаад энэ low-ыг эвдэхгүй байх юм бол уналт бол орж ирнэ гэдэг хэцүү. Харин ч одоо алт юу харагч байна вэ гэхээр за яг энэ өсөлтийн channel-ыг бол маш сайхан ингээд юу шалгалт орж ирсэн биз дээ. За тэгвэл энэ дэшегээ нэг 2 шалгалттай. Та нар намайг мэдж байгаа. Би 3 шалгуулах дуртай. Ер нь би дуртай ч яг зах зээл бол ер нь бол альва нэг юм pattern, bullish pattern, bearish pattern, channel одоо юу гэдэг. Тэрэн дээр бол 3 шалгалт орж ирэхийг бол тэмүүлждэг. Энэ бол бас Elliott wave-ийн онолтой ч гэсэн бас хамааралтай. Тэгэхээр би алтыг юу гэж хараад байна вэ? За магадгүй нэг fake out энэ төр хийж магадгүй. Яг энэ channel-аас нэг жоохон доошо fake out хийдэг ч юм яа. Тэгчээд буцаад дэшээ ер нь бол энэ consolidate хийсэн төвшинг бол дэшээ эвдэж таарах баг. Алтны хөдөлгөөн бол бас маш их манипуляцтай шүү дээ. Том тоглогчид маш их оролцоотой. Тэгэхээр ер нь бол алт ингэж consolidate хийсэн олон дахин ингэж нэвтэлж чадахгүй байсан төвшнөө бол нэвтлээд явчих тохиолдол маш их байдаг. Мөн дээрээс нь яг одоо энэ consolidation-ы дээр бол маш их stop loss захиалгууд байна. Short орсон захиалгуудын одоо stop loss захиалгууд байна. Тэрийг бол тийш хамах байх гэж үзэж байна. Тэрийг бол тийш хамнаа гэж. Тэгэхээр би дараа 7 хоногт алтан дээр юу ямар төлөвлөгөөтэй байна вэ гэхээр тэргүй non farm payroll мэдээ бол яг одоо fundamental суур учир шалтгааны зураглалаараа бол уналттай гарч байна тийм ээ. Тэгэхээр инфляц бол буурч байна. Одоо миний бодлоор энэ дараагийн 7 хоногийн CPI мэдээч гэсэндээ инфляц уналттай CPI мэдээ хүлээлтээс бага гарах байх. Тэгэх юм бол яах вэ? Доллар индекс үргэлжлээд унана. Төв банкны бодлогын хүүгийн шийдвэр хүртэл ерөнхийдөө алт бол өсөх тийшээгээ хандах болов уу гэж таамаглаж байгаа. Тэгэхээр энд угаасаа ойлгомжтой
хэдийгээр зах зээл дээр айц хүүц амар зүйлүүд ингээд орж ирсэн ч гэсэндээ яг том зураглалаараа ингээд харахаар энд сайхан булш паттерн байна. Дээрээс нь зах зээлийн нөхцөл байдал structure харах юм бол higher low хийгээд өсөлт харуулад явж тийм үү. Тэгвэл би бол алтан дээр илүү long арилжаал харна. Өнгөрсөн 5 дахь өдөр яг би short арилжаа хийсэн, та нар миний Instagram story-г харсан байх. Яагаад тэр short арилж орсон гэхээр энэ угаасаа мэдээний дараах reversal харагдсан байхгүй. Тэгээд дээрээс нь candlestick бол дээшээ зүйдтад гарч ирээд доош унаад ороод ирсэн шууд short арилж орсон тийм ээ. Тэгэхээр одоо алт энэ нөгөө weekly high гэдээ би тэмдэглэсэн түвшин байгаад байгаа шүү дээ. 2531. Энэ weekly high-ыг дээшээ эвдэж гарч ирэх юм бол үргэлжлээд дээшээ өсөх ойлгомжтой одоо замыг бол нээж өгнө. Тэгэхээр ерөнхийдөө би бол юу гэж хараад байна вэ гэхээр за энэ low-ыг эвдэхгүй, гэхдээ энийг 2490 хавцааг нэг доошоо бас хамаад одоо эн чинь 5 дахь өдөр ингээл зөндөө хүмүүс бас long арилж орсон шүү дээ. Энээс доошоо хамалт хийгээд stop loss ханд хийгээд candlestick price action bullish байдал харуулад зүү татчих юм бол би long арилж байна. За тэгээд үргэлжлээд 2531 сэтгэл чадах нь яах нь гэдгийг харж байгаа дараач арилж байгаа бол төлөвлөнө. За бүр төгс ертөнцид хэрвээ алт яг Төв банкны бодлогын хүүгийн шийдвэрээс өмнө дээшээ гарч ирээд за 2600 руу хүрээ гараад ирвэл тэ. Энэ нөгөө channel-ийн маань 3 дахь орой touch ингэж хийхдээ гараад ирэх юм бол би энэснийх бодох юм байхгүй шууд short арилжээ. За нэг ийм төлөвлөгөөтэй бол байна залуучуудаа. Тэгээд анхааруулж хэлэхэд энэ бол зөвхөн мөнхчин гэдэг хүний хувь хүний үзэл тэ. Энэ бол ямар нэгэн арилжаанд орох гарах гэсэн санал биш, мөнгөө эрсдэлд оруулаарай гэсэн бас одоо санал бол биш байгаа шүү. Тэгэхээр хувь хүн та өөрөө л арилж байгаа юм. Миний дүн шийдлгээ зөвчөж болон буруучж болно. Яг хөө зөв байх магадлал илүү өндөр байдаг гэдгийг та нар өнгөрсөн market overview-нд болон дүн шийдлгээс бол олж харсан байх. Зя доллар индекс тэгвэл ер нь юу гэж харагдаад байна вэ гэж тэ. За доллар индекс нөгөө би аль дээр л энэ юуг зурсан штэ. Ийм pendant үүсгээд нэг ийм triangle хийгээд явж байна. Тэгээд эндээс доошоо задлаад явах юм бол үргэлжлээд ингээд доошоо унаад явна. Тэгээд structure-ыг харъя. Хэдүүлээ нэг тийм айхтарлаг юм бодохгүй зүгээр л structure харъя. Энэ харал та. Энд хараа доллар индекс яасан. Higher low higher high хийж өсөж явж байгаад энд 104 дээр base барьсан, support барьсан. Тэгчээд буцаж дэше өсөхдөө энд ясаараа lower high хийсэн. Lower high хийсний дараа доошоо унаад энийг сэтлээд lower low хийсэн, тийм үү? За тэгээд дахиад lower high, low. За дахиад lower high, low. Миний л бодлоор энэ дахиад доошоо lower low хийхийг үгүйсэхгүй. CPI мэдээ дараа 7 хоногт баг гарахад gold гэнэ уучлаарай. Доллар индекс доошоо lower low хийгээд за ямар ч байсан 100 гэдэг төвшин рүү бол тэмүүлэх байхаа. Миний бодлоор айлгуунууд болон за зах зээл дээрх том тоглогчид бол доллар индексийг 100 хүргээд за тэгээд тэрнээс харин дээш өсөлт ороод ирч магадгүй. Тэгэхээр ямар ч байсан дараа 7 хоногт бол 100 гэдэг төвшнийг бол хүлээж байгаа гэж ойлгоорой. За USD JPY их л одоо савлгаатай их сонин хөдөлгөөн хийгээ. За бид нэр энэ 144 хавьяас long арилжаанд орсон шүү дээ. Тэгээд би Telegram channel дээр хэлсэн. За энэ арай 146 50 хавцаа их аятайх юм rejection за өмнөх support нь key level-ыг дээшээ сэтэлж гарах юм бол үргэлжлээд өсч магадгүй гэсэн. Гэтэл сэтэлж гарчаад эргээд доошо унаад ороод ирсэн. Энэ үед нь би та нар Telegram channel дээр хэлсэн те. За энэ ингээд эндээ байгаадах юм бол дээшээ буцаж гарч чадахгүй юм бол би арилж байгаа хагаад ашиг авнаа гэж. Тэгээд ханьшул доор байсаар байгаад энд бүр зүү татаад тэгээд доошо уналт үргэлжлээд явчихсан.
За тэгвэл одоо хань шиг үж харагдаж байна вэ гэхээр за энэ яг л өмнөх нөгөө key level 141.75. За 141.75 дээр ирээд ер нь бол хоёр дахь шалгалтаа хийж байна. Хоёр дахь шалгалтаа гэж тийм. Эндээс доош lower low бол хараахан хийсэнгүй. Гэхдээ ханшийн байдал нөгөө доллар индексээ дагаад адилхан хараа. Lower high, lower high, lower high, lower high, lower high. За энийг доош ивдэх нь яах вэ? Гэхдээ нэг яг иймэрхүү паттернд бол би ер нь дуртай гэдгийг та нар мэдэх байх. За double bottom руу хурж ирж байхдаа bullish pattern хийж байгаа. Энэ бол яг надад таалагдж байгаа. Энэ нэлээд том юм bullish pattern болоод. Гэхдээ энэний ёроол бас арай болоогүй байна. Дахиад доошоос орж ирээд ингээд 3 удаа ерөнхийдөө тавч хийсний дараа энэ дээр би long арилжаа. Хар юу гэж бодож байна. Тэгэхээр нөгөө доллар индекстэйгээ адилхан доллар индекс 100 руу явах юм бол USD JPY гэсэндээ жоохон доошоо яваад 139 50 60 руу ороод ирэх боломжтой гэж бол харж байгаа. Бас тэгж хүлээж агаад доороос нь ёроолоос нь бол ер нь buy хийх сонирхол бол надад байгаа. За Nasdaq ярахаас өмнө хэдүүлээ бусад долларын хослолуудаа харчия. За GBP USD шинжилгээ. Wow, GBP USD ерөөсөө higher high хийгээл өсөлтөл харагдаад байна да. За энэ 23 оны 7 сард хийсэн нэг ийм high төвшин бол GBP USD дэше эвдээ гарч ирсэн ба шүү дээ. Энэ бол их айхтар resistance-ос энийг бүтэн жилийн турш сэтэлж гарч чадахгүй байгаадсан. За тэгээ энийг сэтлээ гараад ирсэн буцаж ирээ шалгаж байна. Доллар индекс уналттай явах юм бол энэ эргээл буцаал дахиад тийш ингээ баг бор өсөөл явах төр зураг харагдаж байна. Бүр урт хугацаагаар шүү тийм ээ. За богино хугацаагаар бол юу харагдаж болох вэ гэхээр яг энэ бол ер нь бол энд ингээд мөр толгой мөр хийцэн. Энд чинь тэгэл яг higher high хийчихэд lower high хийгээд fail чинь гэсэн үг шүү дээ. Тэгчээд энийг хурж ирж нэг шалгаад fake out хийчихэд тэгээд доош уналт орж ирж байгаа юм. Тэгэхээр GBP USD дээр энэ 1.3075-аас доош ороод ирвэл яг market structure үүднээс энэ чинь lower low хийгээд дахиад доош унах боломжтой харагдаад явчихна шүү дээ. Тэгэхээр би хувьдаа GBP USD-г яаж төлөвлөх үү гэхээр 1.3075-аас доошоо орж ирээд candlestick хаагдаад явах юм бол ерөөхдөө short арилжаа хийж болчихно. Богино цагийн short арилжаа. Гэхдээ тэр арилжаа хаа хүртэл хийх вэ гэхээр өсөлтийн retracement-ийн 50 хүртэл. Чинь ч одоо ерөөсөө нэг сарын хугацааны ч амар өрцөн биш. 1.2660-аас 1.33 хүртэл 700 pip өссөн. Тэгэхээр тодорхой retracement орж ирэх боломжтой юм шиг байна. Ер нь харж байхад энд ингээ higher low хийц, major биш lower high хийц. Тэгэхээр доошо lower low хийгээд ер нь бол энэ нэг 1.2960 за болоо 1.30 хүртэл ороод ирэх боломжтой. Гэхдээ доллар индекс унахаар харагдаад байгаа учраас яг шууд ингээ short арилжаа хэцүү. Тэгэхээр тэрний оронд зүгээр уналт орж ирснийхэн дараа харин long арилжаа хийвэл зүгээр юм болов уу гэж харагдаж байна. За евро доллар муу ялгаагүй айхтар хүчтэй өсөлт явагдчихсан. Доллар индекс хүчтэй унсан учраас за тэгээд нэлээд том бас key level-ыг энд бол сэтлээ гараа явсан. За гэхдээ харин 23 оны энэ key level-ийг сэтэлж чадаагүй. Ерөнхийдөө жоохон шийдвэргүй байраа. Тэгэхээр евро доллар бол энд ингээд major high хийгээд за lower high та учраас доошо lower low хийгээд энэ key level 1.0970 шалгах боломжтой. Харин шалгасныхын дараа ийм гоё одоо bullish pattern-ы зураглал харагдаж байгаа юм бол long арилжаа хийж болохоор харагдаж байна. Тэгээд ер нь
одоо төв банк бодлогын хүүгээ бас багасгах одоо хүлээлттэй expectation байгаа шүү дээ. Тэгэхээр долларын индекс бол үргэлжлээд унах боломжтой, харин долларын эсрэг хослолууд нь бол өсөх боломж бол харагдаж байгаа шүү. За Nasdaq индекс Nasdaq дээр ч одоо сайхан хуурагдсан да гэж. За Nasdaq дээр ер нь бол нөгөө сэрээ зурчихсан байсан шүү дээ. Тэгээд сэрэний midline-ыг бол маш сайхан шалгачаад дэше явсан. За bullish pattern тэгээд аюу гой зураг явж байгаа. Тэгээд хуурагдаад ер нь бол унаад ороод ирсэн. За нөгөө сэрэгээ хэдүүлээ дахиад зуръя. За сэрэний low 23 оны 1 сар. За нэг юм лөвтэй байсан. За тэг 4 цаг граф хүрчилж. Энэ бол modified shift pitchfork байгаа. High low яг зүг болох хэрэгтэй. Чаус. Зя. За Nasdaq яасан бэ гэж те. Ханш хамгийн доод энэ outer line S энэ ч одоо ингэж нэрлэдэг шүү дээ. Midline голын цэг SP1, SP2. Доод SP1, SP2. За дээд SP1, дээд SP2 тийм. За bullish байх үедээ Nasdaq яаж исэн? Midline-аас дээр орж явахдаа дандаа энэ дээд цэгүүдийг болвол шалгах, буцаж ирээд support авах, тэгээд энэ цэг рүү өсөх, буцаад retracement хийх. За тэгээд бүр гадаад энэ outer line хүртэл энэ 24 оны 7 сарын 15-нд бол ингэж амар өсөж явж исэн. За буцаад маш хүчтэй уналт 8 сард орж ирсэн. Тэгэхдээ яг SP2 гэдэг энэ гадна лайн дээр бол маш сайн support авд дэшээ өсөд гараад ирсэн. За тэгснэ бүр шууд midline-ыг сэтлээд тэгснэ midline дээр хурж ирж support авчаад тэгээд дээшээ SP1 рүү өсөөд эндээс pullback орж ирсэн хараа midline дээр маш гоё support аваад барьж ирсэн. За бүр ингээд support авч барьж байгаа нь энэ өөрөө маш гоё bullish pattern хүртэл болчихсон байсан тийм. Тэгэхээр энэ бол дахиад дээшээ өсөх ингээд явчихвал бүрэн боломж бол харагдж ирсэн гэсэн хэдий боловч зах зээл одоо яасан гэмээр нэг тийм сонио айдас үз тавтаал өсөж яваад энэ аюугаа bullish pattern-аас гараад буцаж шалгаал за явах нь уу гэсэн чинь буцаад fake out болоод доошо унаад ороод ирсэн. За тэгээд сая non-farm payroll-оор дэше буцаж энэ support base аваад өсөх гэж нэг үзээд за тэгээд нөгөө ажилгүйдлийн айц үзээс чинь болоод ажилгүйдлийн түвшин өсөх нөгөө эдийн засаг хумигдах айц үзээс чинь болоод буцаад доошо унаад ороод ирсэн. Тэгээд одоо юу гэж харагч байна вэхээр за SP1-ийн доор ороод ирсэн. Тэгэхээр энийг буцаж шалгаад за дахиад доошо SP2 хүртэл явах боломжтой харагдаж байна. Дараагийн лайн хүртэл тэ. Гэтэ 3 дахь өдөр CPI мэдээ Nasdaq яаж реакц үзүүлэх нь вэ? За тэгээд нэг ийм паттерн зурж байгаа л энийг доошо ерөөхдөө сэтлэл яваад байгаа жоохон ойлгомжгүй байдалтай байгаад байгаа учраас Nasdaq дээр жоохон азанж харж агаад илүү харин энэ SP2 дээр ханш хурж ирэх нь үү? Ийшээ хурж ирвэл ямар реакц үзүүлэх нь гэдгийг харж агаад арилж яасан зүгээр болов гэж би бол ер нь жоохон индекснээс холуур байгаад байгаа. Тэгээд таад анзаарах юм бол би бол алтан дээр илүү фокус өгөөд алтууд илүү жоохон тийм ойлгомжтой зургалтай байгаад байгаа байхгүй. Тэгэхээр индекс арилждаг залуучууд маш их байдаг. Та нар энэ pitchfork-ыг зураарай. А цэг, Б цэг,
цэцэг. За тэгээ modified shift. За ингээд зурх юм бол яг энэ лайнууд дээр бол маш сайн реакц аваад ингээд хөдлөөд явж байгаа. За US 30 энэ маш сонирхолтой хөдөлгөөн хийсэн одоо Nasdaq S&P 500 хоёроос төрүүлээд энэ after 8 сарын уналтыг чинь бүрэн бүрхэж хөдлөөд шинээр all time high хийсэн. Тэгээд бас шокны тий. Тэгчээд шууд сайн ингээд уналт ороод ирж байгаа. Тэгэхээр яг их булш ингээд шинээр higher high хийгээд шинээр all time high хийцэн нь бас эргэж хурж ирээд энэ key level-ээ шалгаад support барих нь уу гэдэг хүлээлтийг бас үүсгэж байгаа. Тэг хэрвээ US 30 support аваад төрүүлээд өсөөд явах юм бол бас нөгөө хоёрын индексээ дагуулад supporтлоод чирээд өсөөд явах боломж бас байгаа юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр энийг US 30-ыг та нар анхаарч байгаа. За ер нь яг 40,000 гэдэг key level сэтгэл зүйн түвшин дээр реакц авч чадах нь үгүй гэж. Энд чинь өмнөх бүр all time high байгаа шүү. Тэгээ буцаж ирээд бас реакц ав support авч ирсэн маш сайн түвшин байна. Энэ түвшин нэг дахь өдөр, хоёр дахь өдөр хүрэх нь үү? Яаж реакц үзүүлэх нь гэдэг сонирхолтой тийм ээ. За эцэст нь биткойны талаар ярий. Биткойн маш гоё bullish pattern хийж байгаа. За энэ бол сая 5 дахь өдөр мэдээгээр доошоо сэтгэлээ гараа авчихсан. Одоо зураглал юу болчихвоо гэд. Яг нөгөө том зураглалаар харахаар нөгөө л маш том энэ consolidation явагдаал байгаа шүү дээ энэ араа. Урд өмнө нь биткойн бол ингэж хүчтэй өсчөөд шууд буцаад ингээд уншиж исэн тохиолдлууд бол илбэг байсан. Гэтэл энэ удаагийн энэ өсөлт чинь 3 сараас хойш бүхэлд нь 6 сарын турш консолидейт хийж байна. Хагас жилийн турш консолидейт хийж исэн удаа биткойнд бол байхгүй. Өмнө хараарай. Дэше өсөж ирэл унаал, өсөөл унаал. За энэ өсөлтөө нэг 2 сар л хадгалсан. Тэгээл доош унаа авчихсан. Мөн ялгаагүй. 10, 11, 12 сар ингээ 3 сар хадгалаад доош унаа авчихсан. Тэгэхээр бүхэлдэн 6 сарын турш хагас жилийн турш энэ өсөлтөө хадгалаад байна гэдэг бол бас нэг талаасаа аюу айтайхан bullish байгаа. Урт хугацааны зураглалаараа тий. За тэгвэл богино хугацааны зураглалаараа юу гэж харагч байна вэ гэхээр за lower low тий lower low хийсэн. Одоо юу хүлээж байна гэхээр энэ нэг төвшин нь дахиад lower low хийх юм уу? Эсвэл энэ higher low хийх юм уу гэдэг их чухал байгаа даа шүү дээ. Ямар ч үсэн ханшийн хувьд бол ингээд lower high хийгээд байна. Гэхдээ энд байсан жижиг structure бол уг нь дэше ивдсэн. Тэгэхээр энэ яг хаанаас support авах гэдэг нь үү? Хаана base нь үүсэх гэдэг нь үү гэдгийг хүлээх хэрэгтэй болчиход байна л да. За техник зураглалаар бол уг нь бол энэ 52,500 гэдэг төвшин чих айтайхан support байгаа. Өмнөх rejection. За тэгээд өмнөөс хурж ирээд support авсан. Тэ. За тэгээд candlestick бол энэ хараараа хэдийгээр 48 руу унсан ч гэсэндээ энэс доош бол хаагдаагүй шүү. Доошоо хаагдаагүй. Тэгэхээр энэ төвшин бол чухал төвшин. Энэ дээр ханш одоо маргааш бас нэг доошоо татвал татах байх манипуляцтай юм чинь. Доошоо татаад хаагдахгүй байх юм бол айтайхан. Хэрвээ хаагдахгүй зүү татаад support бариад байж их юм бол long арилжаа орох төвшин. Чадах юм бол уг нь сайн л. Тэгүүлмээр л байна. За тэгж чадах юм бол энэ 65,000 хаяг ер нь нэвдэж магадгүй шүү. Хэрвээ энд support бариад дэшээ ингэж явж чадвал. Тэгэхээр энд support барих нь үгүй юу? Энэ нэг ялангуяа нэг өдрийн candlestick за 4 цагийг харъя. Тэгээ нэг өдрийн candlestick юм байна шүү. Нэг өдрийн candlestick энэ төвшнөөс доош хаагдаж болохгүй. Хэрвээ энэ төвшнөөс доош хаагдчих юм бол ханш доошоо ингээд 44,000 руу унах боломж нэгтгэж байгаа байхгүй. Тэгэхээр атсан жагаад харж байгаа 40 яг ер нь бол ханш доошоо нэг унаад буцаж ингээд зүйдтад өсөж явах юм бол сайн шүү дээ. Ягаад тэгэхээр энэ liquidity хамаад нэгсэндээ бол мөн дээрээс нь уналтан дээр бол
томчууд, халимнууд, шорт арилжаанд орж исэн томчууд бол арилж байгаа хагаад ашиг авах гарчиж байгаа. Тэгэх юм бол нөгөө зарах pressure бол буюу дарамт үлдэхгүй учраас өсөх боломж нэгчдэг. Тэгэхээр нэг доошоос саваад нэг ингээд нэгдэсэй л гэж харагдаж байна. Дэш өсөө гараад ирсэн. Тэгэх юм бол дэш өсөх боломж нэгдэж байна. Окей. За тийм бай залуучуудаа. Миний ярьсан зүйлсийг дараа 7 хоногт сайн санаарай. Хэдийгээр захидал дээр айц хүүц байгаа ч гэсэн яг одоо суур учир шалтгаан фундаментал дүн шинжилгээ бол инфляци уналттай, доллар индекс уналттай, за долларын эсрэг хослууд өсөлттэй, алт өсөлттэй. За индексүүдийг сайн хэлж мэдэхгүй нь яг үнэндээ тийм байдалтай байна шүү. Окей. За анхаарал тавьсанд баярлалаа. Дараа 7 хоногийн арилжаанууд амжилт хүсье.